За нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулинд 2017 онд одоо малчтад өндөр насны тэтгэвэр тогтоохтой холбоотой шинэ зүйл залтуул орсон. За энэ хуулийн хэрэгжилтийг 2018 оны 1 сарын 1-ээс эхлээд хэрэгжүүлээ явж байна. За малчид маань ямар одоо нөхцөлийг хангасан тохиолдолд тэтгэвэр тогтоолох вэ тийм ээ? За эрэгтэй малчдын хувьд 55 нас хүрсэн нийтдээ 20 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн. За үүнээсээ 15 жилд нь малчнаар ажилласан тийм ээ. За эмэгтэй малчдын хувьд бол 50 нас хүрсэн. За нийтдээ одоо 20 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн. Үүнээсээ 12 жил 6 сард нь яг малж одоо тийм малчнаар ажилласан тохиолдолд өндөр насны тэтгэвэр тогтоох энэ одоо нөхцөл нь бол бүрдэж байгаа. За хууль маань 2 одоо жил хэрэгжиж байна. 18 оноос эхлээ хэрэгжиж явсан. За энэ хугацаанд өнгөрсөн хугацаанд бол нийтдээ энэ хуулийн заалтын дагуу 9401 одоо малчин өндөр насны тэтгэврээ тогтоолгоод аваа явж байна. За малчдын хувьд тэтгэвэр тогтоолоход одоо бүрдүүлэх баримт бичиг аваад үзэхээр мэдээж одоо нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нэг нотлохтой холбоотой 1995 оноос хойш бол нийгмийн даатгалын дэвтэр. За 1995 оноос өмнө бол хөдөлмөрийн дэвтэр, хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний дэвтэр бол зайлшгүй шаардлагатай. За 1995 оноос хойш одоо малчин гэдгийг хэрхэн яаж ногтлох вэ гэхээр малчид маань малаа одоо тоолуулсан энэ бүртгэлээ бол бүрдүүлсэн байх хэвээр. Өөрөөр хэлбэл малчтай яаж хэлснээр А дансны бүртгэл бол зайлшгүй байх хэвээр. За яг практик дээр одоо энэ хуулийг хэрэгжүүлээд явж байхад бол малчтын маань А дансны хуулбар байдаггүй, сумдын архивт байдаггүй ийм одоо хүндрэл бэрхшээлүүд бол гараад байгаа. За тийм учраас 2018 онд хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын одоо 77 дугаар тушаалаар орон нутагт даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тогтоох одоо өөрө бүхий орон тооны бус зөвлөлийг бол ажиллуулж байгаа. За энэ орон тооны бус зөвлөлийг сумын засаг дарганы тамгын газрын дарга бол ахлаад ингэ явж байна. За энэ зөвлөлд одоо сумын төрийн захиргааны байгууллагуудаас гадна манай сумын нийгмийн даатгалын байцаагч нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэхэд ингэж явж байгаа. Тэгэхээр энэ зөвлөлд одоо хэрхэн яаж хандах вэ гэхээр тухайн малчны маань одоо яг малчин гэдгийг нотлох буюу нөгөө А дансны одоо хуулбар, А данстай холбоотой мэдээлэл архивт байхгүй, олдохгүй байгаа тохиолдолд малчт маань энэ зөвлөлд одоо өргөдөл гаргаж хандна. За зөвлөл өргөдлийг хүлээж аваад тухайн малчнаас одоо өөрийг нь малчин гэдгийг нотлох тэр баримт бичгийг бол шаардна. За энэ зөвлөлийн дүрм дээр одоо 10 гаруй нэр төрлийн баримт бичгийн жагсаалт бол байгаа. За тухайлах юм бол сайн малчны үнэмлэхтэй байж болно. За малчин гэдэг үнэмлэхийг бас тухайн үед ажил мэргэжлийн хувьд бас малчтад олгосон байгаа. Энэ үнэмлэх нь байж болно. За дээрэс нь одоо яг тухайн малчнаар ажиллаж малчин байх үед нь одоо сонин сэтгүүл тийм ээ хэвлэлд одоо өөрийнх нь талаар мэдээлэл гарсан. За шагнал урамшуул янз бүрийн одоо баримт бичиж жоохч гэдэг юм уу. Ийм одоо өөрт нь холбоотой баримт бичиг байвал энэ одоо зөвлөлд өргөдлийн хамт өгөөд зөвлөл маань энэ өргөдлийг хүлээж аваад гишүүдийн хувьд тийм ээ хурлынхаа хүрээнд хилцээд холбогдох шийдвэр гаргаж байгаа. За ингээд малчныг одоо тухайн малчин иргэнийг тэдэс тэдэн онд малчин байсан гэдгийг одоо аль биесний тогтоол гаргаад ингээд өгсөн тохиолдолд малчны жилийг нь тооцох юм одоо боломж бол байгаа. За бид нар өнгөрсөн одоо 2 жилийн хугацаанд энэ зөвлөлүүдээр 1000 орчим хүн бол одоо бас асуудлаа шийдсэн. Яг одоо тодорхой тоо хэлэхэд бол 941 хүн зөвлөлд хандсан байна. За зөвлөлөөр бол 905 хүний одоо энэ ажил малчны одоо жилийг тогтоосон ийм шийдвэр гаргасан. За энэ 905 малчин маань тодорхой хэмжээгээр одоо нийгмийн даатгалын сангаас малчны тэтгэвэр аваад явж байгаа гэж ойлгож болно. За дараагийн нэг малчтад одоо сонирхолж одоо өгөх мэдээлэл бол 2017 онд улсын их хурлаас нь малчин хуваарь хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөвлөх тухай хууль бол батлагдсан. За энэ хууль маань энэ оны 1 сарын 1-ээс одоо хэрэгжинэ. За энэ хуулийг хэрэгжилттэй холбоотой журмыг нь бол засгийн газар батлахаар байгаа. За засгийн газрын өнгөрсөн оны 12 сарын 30-ны өдрийн одоо хуралдаанаар энэ малчин хуваарь хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөвлөх журмыг бол хэлэлцэн баталсан. За журам маань одоо удахгүй албачиж одоо нийгмийн даатгалын байгууллагад ирнэ. За бид нар орон нутгад ерөнхийдөө бол чиглэл бол өгсөн байгаа. Тэгэхээр энэ хуулийн үйлчлэлд ямар хүмүүс хамаарах вэ тийм ээ? За хуулийн нэрнээс бол ойлгомжтой байгаа. Малчин хамаарна, хуваарь хөдөлмөр эрхэлжээс иргэд хамаарна. За малчин гэж хэнийг хэлэх вэ гэдгийг бол манай малчтал одоо андах байгаа. Хөдөлмөр эрхлэлийг дэмжих тухай хуульд малчтын тодорхойлтыг бас заагаад өгсөн. Малчин гэдэг маань жилийн 4 үйлрлийн турш өөрийнхөө мал одоо аж ахуйн орлогоор
амжиргаагаа залгуулдаг, өөр ямар нэг ажил мэргэжил эрхлээгүй ийм хүмүүсийг бол хилээд нэрлээд явж байгаа. За малчтын хувьд түрүүн одоо бид нар энэ малчинд өндөр насны тэтгэвэр тогтоохтой холбоотой хуулийн заалтыг хэрэгжүүлэх явцад гарсан тэр асуудал бас энэ нөхөн даатгалын үед бас гарах байх гэж ингэж харж байгаа. Яагаад тэгэхээр мөн л одоо малчин гэдгийг нотолж байж малчныхаа одоо шимтгэл төлөөгүй хугацаанд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх юм асуудал гарна. За хугацааны хувьд бол 1995-аас 2019 оныг дуустал хугацаанд тухайн малчин маань нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй одоо тасарсан тийм хугацаа байх юм бол энэ хугацааны шимтгэлээ төлөх боломжтой. Гэхдээ малчин гэдэг одоо нөгөө агуулгаараа төлөвл 5 жилийн өмнө буюу одоо насны хувьд 5 жилийн өмнө тэтгэврээ тогтоолох учраас малчны тэтгэвэр тогтоолох шаардлагатай тэр баримт материал бол зайлшгүй шаардлагатай. Өөрөөр хэлэх юм бол мөн л одоо А дансны хуулбар одоо хэрэгтэй болж байгаа. За А дансны хуулбараа одоо аваад тэгээд сумынхаа нийгмийн даатгалын байцаагч, аймгийнхаа нийгмийн даатгал, дүүргийн нийгмийн даатгалын байцаагчтай бол хандана. За нийгмийн даатгалын дэвтрээс гадна мөн одоо малчт маань хөдөлмөрийн дэвтэр 95-наас өмнө энэ бүх дэвтэр одоо өөртөө холбоотой бичиг баримтаа бол авч очино. За нийгмийн даатгалын байцаагч одоо бичиг баримтыг үзээд таны энэ хугацаанд шимтгэл төлөгдөөгүй. За энэ хугацаанд бол малчин гэдэг одоо нотлох баримт байна. Тийм учраас та одоо энэ хугацаанд шимтгэлээ нөхөн төлөх одоо шаардлагатай. Таны нийт одоо нөхөн төлөх шимтгэлийн хэмжээ бол ийм байна гэдэг манай байцаагч бол тооцож одоо өгөх юм үүрэгтэй. За ингээд жилээ тооцоолсон бичиг баримтанд бүрдсэн хүмүүсийн хувьд бол ямар нэг асуудал бол гарахгүй. За А дансанд байхгүй гэдэг нь нөгөө малчныг нотлох юм баримт материал байхгүй тохиолдолд орон тооны бус зөвлөлтөй бол хандана. Малчин маань хандаад өргөдлөө өгөө тэр зөвлөл одоо түрүү миний хэлсэн тэр яг үйл явц бол явагдаад малчны жилийг одоо хэрвээ боломжтой бол тогтоогод байна. За орон тооны бус зөвлөлийн тогтоолыг аваад эргээд одоо байцаагч дээр очиод за би энэ хугацааны одоо малчин гэдэг тогтоосон учраас би энэ хугацаанд шимтгэлээ төлөё гэдэг байдлаар байцаагчтай үзүүлээд за тэгээд төлөх шимтгэлийн хэмжээ гаргаад ингээд явах ийм л одоо үйл ажиллагаа явагдана. За хуваарь хөдөлмөр эрхлэлтийг иргэдийн хувьд одоо малчнаас гадна энэ хуульдаас хуваарь хөдөлмөр эрхэлж байсан эрхэлдэг иргэд бол орно хамрагдаад явна. За мөн одоо 95-аас 2019 оны дуустал хугацаанд за хуваарь хөдөлмөр эрхлэгчид чиний хэлэх вэ? За малчин хуваарь хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлөх тухай хуульд зааснаар татварын албанд бүртгэлтэй за тэгээд татвар төлсөн одоо ийм иргэд бол хамаарна гэдэг байдлаар зохицуулж байгаа. Тийм учраас татварын албанд бүртгэлтэй за нийгмийн даатгалын байгууллага татварын ерхий газартаа бас хамтарч ажиллаж байна. Тэгэхээр хувь хүн иргэн өөрөө одоо хуваарь хөдөлмөр эрхлэгч төлдөг 13 нэр төрлийн татвар байдаг юм байна. Тэгэхээр энэ 13 төрлийн татвараас одоо ядаж нэгийг нь төлсөн болвол тэр одоо иргэн хуваарь хөдөлмөр эрхлэгчээ гэж ингэж үзэх нь байна. За жишээлх юм бол 2000-аас 2005 онд хувь хүний орлогын албан татвар төлөөд бүртгэлтэй цэнхэр дэвтрээ аваад татвараа төлчихсөн бол татварын ерхий газрын тодорхойлт мэдээллийн санг үндэслээд тухайн иргэнийг бол хуваарь хөдөлмөр эрхлэгч гэж үздэг. Тэгэхээр энэ иргэн маань энэ одоо татвар төлсөн хугацаанд буюу одоо сая энэ хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой. Зүгээр одоо татварын ерхий юу гэдэг татварын байгууллагууд бүртгүүлээд орхичихсон ямар нэг татвар төлөөгүй бол энэ одоо шимтгэл төлөх хугацааг бол тооцох боломжгүй юм байгаа. Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хууль гээд 2012 онд батлагдсан. За энэ оны 1 сарын 1-ээс үндсэндээ хүчинг болж байна. За тэгэхээр энэ хуульд хамрагдаад 1990-ээс 95 он хүртэлх хугацаагаа ажилласан жилээр тооцоолаа тийм ээ. 95-аас 2000 оног дуустал хугацаанд шимтгэлээ нөхөн төлчихсөн иргэд бол давхар одоо энэ малчин хуваарь хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлөх хуульд бол орох шаардлагагүй. Тэр бол шимтгэл төлсөн хугацаанд одоо шимтгэл төлчихсөн гэж бол үзнэ. Тийм учраас тухайн үедээ тий 2001 оноос хойш хэрвээ энэ 12 оны хуулинд орчихсон хүн бол 2001 оноос хойш хугацаагаа тооцоолох нөхөн төлөх юм боломж нь байгаа. Тийм малчин өрх гэдэг одоо байгаа шүү дээ. Үндэсний статистикийн хорооноос малчин өрхийн тоо гаргацсан байна. Малчин өрх хүн зөвхөн одоо малын ашигчмээр амжиргаа залгуулдаг амьдэрдэг энэ малчт маань тэр гэр бүлийн гишүүд бол бүгд малчд гэж үзэж байгаа. За малчны тэтгэврийг тогтооход гэр бүлийн эхнэр нөхөр хоёр шил нөхөр нь төрүүлээд одоо малынхаа А дансаар тэтгэврээ тогтоолгоцсон бол эхнэр нь одоо 50 нас хүрээд тэр А дансаар мөн л одоо тэтгэврээ тогтоолох нь боломжтой байгаа. Тийм учраас энэ бол үндсэндээ ялгаа байхгүй. За тэр малчин айлын хүүхдүүд байж энэ малчин хуваарь хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох төлөв тухай хуульд бол 15-аас 60 насны малчин хуваарь хөдөлмөр эрхлэгч иргэн орно гэд хамаарна гэд хамар хүрээнд заасан. Тийм учраас тухайн айл өрхийн 15 та 16 та 17 та одоо тэр гэртээ одоо тийм нэг өрхөд амьдардаг
тэргээр одоо малчин өрхийн гэр бүлийн гишүүд бол бүгдээрээ энэ хуулийн залтад хамрах боломжтой. За нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд 2018 оны 2 сарын 2-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон. 18 оны 2 сарын 2-ны өдөр. За энэ өөрчлөлтөөр өндөр насны тэтгэврийн насны хувьд за шимтгэл төлсөн хугацааны хувьд бас тодорхой өөрчлөлтүүд орсон л доо. За энэ хуулиар өөрчлөлт орохоос өмнө 20-с доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 60 нас хүрсэн 55 нас хүрсэн эрэгтэй эмэгтэй хүмүүс одоо даатгуулагч өндөр насны тэтгэвэр тогтоох эрхтэйгээ заасан. За энэ хуулийн өөрчлөлтөөр энэ 20 жил буюу тэтгэврийн даатгалын шимтгэл төлөвлөл зохих хугацааны доод хэмжээг жил бүр 3 сараар нэмээд 2038 он гэхэд 25 жил болгож байгаа. 25 одоо тий 20 жил маань 25 жил болж байна гэсэн. За үүнтэй уялдаад тэтгэврийн насыг бас эмэгтэйчүүдийн нас 55 байсан бол жил бүр 3 сар нэмэгдсээр хагаад 65 болгох. За эрэгтэйчүүдийн нас 60 байсан бол жил 3 сар бүр одоо бас 3 сараар нэмэгдээд 65 болох ийм зохицуултууд бол орцсон. Тэгээ ямар тохиолдолд одоо энэ тэтгэврийн насыг нэмээд байгаа. Ямар тохиолдолд 60-та 55-таа гараад байгаа юм бэ те? Хоёр ялгаатай байгаа. За тэр шимтгэл төлсөн хугацааг 25 жил болгосон одоо энэ жилийн хувьд жил бүр 3 сар нэмэгдэж байгаа хугацаа маань хэрвээ 2020 он тэтгэвэр тогтоолох 20 жил 9 сараас дээш хугацаанд шимтгэл төлсөн бол эрэгтэйчүүд 60 наснда, эмэгтэйчүүд 55 наснда л гарна. Ямар нэг тэтгэврийн насны нэмэгдэл байхгүй. Харин 20 жилээс 20 жил одоо 9 сар хүрэхгүй 20 жил 1 сар, 2 сар, 3 сар, 5 сар тийм ээ 8 сар шимтгэл төлсөн хүн байж болно. Өөрөөр хэлбэл 20 жил 9 сарын болцлыг хангахгүй ийм хүний хувьд заавал нөгөө төрсөн одоо ондоо харгалзах тэтгэврийн насанд буюу 3 сарын нэмэгдэл насанд хамраад байгаа. Тэгэхээр энэ хуулийн агуулга нь юу вэ гэхээр цөөн бага хугацаанд шимтгэл төлсөн хүн бол тэтгэврийн насны нэмэгдэлд хамаарна. Олон жил шимтгэл төлсөн хүн бол эрэгтэй 60-таа, эмэгтэй 55-таа гарах нь бол нээлттэй хэвээрээ байна. За 1995 оноос эхлээд нийгмийн даатгалын багц хуулиуд бол хэрэгжиж эхэлсэн. За 1995 он хүртэл одоо иргэдийн ажиллаж байсан аж ахуйн нэгж байгууллагад ажиллаж байсан цалин өснөөсөө шимтгэл төлсөн за хугацаа цэргийн алба хаасан хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд одоо адилтгаж оруулж тооцно гэдэг ингээд журмын тухай хуулиар зохицуулсан байна. Тэгэхээр энэ маань юу гэсэн үг вэ гэхээр 1995 оноос хойш одоо нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэврээ тогтоолох иргэдийн хувьд ажилласан буюу шимтгэл төлсөн хугацаанд нь 95 оноос өмнө ажилласан жил за дээрэс нь хугацаа цэргийн алба хаасан хугацаа хоёр л орж байгаа. Тэр мэргэжлийн сургууль тэр үед бол техник мэргэжлийн сургууль гэж байсан л да. Энэ сургууль суралцсан ихтэй сургууль коллеж сурсан хугацаа бол шимтгэл төлсөн хугацаанд орохгүй байгаа. Тийм учраас энэ бол ялгаатай. За 1995 оноос хойш цэргийн алба хаасан хугацааны хувьд болохоор тухайн цэргийн алба хаагчийн одоо нөгөө цэргийн алба хаасан анги нэгтгэл нь нийгмийн даатгалын шимтгэлийг төлдөг үүрэгтэй болсон. Тэгэхээр 1995 оноос хойш цэргийн анги бол цэргийн алба хаагчийн шимтгэлийг бол төлнө. За ингээд шимтгэл төлснөөрөө тэр жил нь нийт шимтгэл төлсөн хугацаанд нь ороод явж байгаа. За нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд орсон нэмэлтийн өөрчлөлтүүдээс 20 оны 1 сарын 1-ээс эхлээд одоо мөрдөж байгаа ийм зохицуултуудыг бас тайлбарлая. За хамгийн эхнийх нь нэг өөрчлөлт бол хүүхдээ төрүүлсэн хүүхдээ 3 нас хүртэл нь одоо асарч байгаа эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх харилцааг бол зохицуулсан байгаа. Өөрөөр хэлэх юм бол 3 нас хүртэл нь хүүхдээ асрах хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хэрхэн яаж төлөх вэ? За эхчүүдийн хувьд бол 3 төрлийн их байгаа. За эхнийх нь бол албан журмын даатгалтай буюу аж ахуй нэгж байгууллагад ажилладаг ээжүүд байгаа. За энэ эхчүүдийн хувьд бол хүүхдийг нь 3 нас хүртэл одоо төлөх шимтгэлийг ажилтгаалагч нь хариуцж байгаа. Ажилтгаалагч нь хариуцж төлнө. За хоёр дахь төрлийн эхчүүд бол нийгмийн даатгал сайн дураараа даатгуулж байгаа эхчүүд байгаа. За энэ эхчүүдийн хувьд одоо нийгмийн даатгалын сангаас жирэмсний амардсны тэтгэмж авах эрх нь үүссэн тийм ээ. Өөрөөр энэ юу гэсэн үг вэ гэхээр нийтдээ 12 сар шимтгэл төлсөн, өнөөс 6 сарын тасардаггүй төлсөн энэ эхчүүдийн тэр төрүүлсэн одоо хүүхдийн 3 нас хүртэлх хугацааны шимтгэлийг 50%-ийг нь өөрөө 50%-ийг нь тэтгэмжийн даатгалын сангаас төлдөг ийм зохицуулт орсон байгаа. Өөрөлдөлд хүүхдийн 3 нас хүртэл. За 3 дахь төрлийн ээжүүд гэхээр нийгмийн даатгалын айлч төрөлд одоо даатгуулдаггүй эхчүүд байна л да. Халамжийн сангаас тэтгэмж аваад явдаг. Тэгэхээр энэ эхчүүдийн хувьд хэрвээ
төрүүлсэн хүүхдээ 3 нас хүртэлх хугацааны шимтгэлийнхаа 50% хэрвээ өөрөө төлвөл 50%-ийг нь улсын төсвөөс төлөё гэдэг ийм зохицуулт орсон. Тэгэхээр энэ ээжүүдийг хэрвээ одоо өөрөө шимтгэлийнхаа 50% төлөөд ирвэл төсвөөс одоо улсын төсвөөс төлдөг ийм болж байгаа. За дараагийн нэг өөрчлөлт бол тэтгэвэр тогтоох үед эхчүүдийн төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдийн тоогоор нийт шимтгэл төлсөн хугацааг нэмэгдүүлэх ийм одоо зохицуулт орсон. За энэ ямар тохиолдолд хэрэглэх вэ гэхээр энэ хуулийн одоо хэрэгж хугацаанаас хойш буюу 2020 оны 1 сарын 1-ээс хойш нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолох одоо хүсэлт гаргаж байгаа эхчүүдийн хувьд хүүхдээ 3 нас хүртэл нь үрчлэн авсан гэж байгаа. Үрчлэн авсан хүүхдээ л тийм ээ. Жишээл 4 настай одоо хүүхд үрчлээд авсан бол тооцогдохгүй байна. За 3 нас хүртэл нь үрчлэн авсан. За төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ 6 нас хүртэл нөсгөн байжулсан гэж байгаа. Тэгэхээр 5 настай одоо хүүхд байгаа бол тэр хүүхдийг бас энэ жилд оруулах нь шүү дээ. Тийм учраас ийм нарийн бас зохицуулт бий. 6 нас хүртэл нөсгсөн хүүхдийн тоогоор одоо хүүхэд бүрийн тоогоор тухайн ээжийн шимтгэл төлсөн хугацааг 1 жил 6 сараар нэмэгдүүлж байгаа. За жишээлх юм бол 18 жил одоо нийгмийн даатгалын шимтгэл төлсөн их тийм ээ 50 нас хүрээд энэ 20 оны 1 сарын 1-ээс хойш одоо өндөр насны тэтгэвэр тогтоолох өргөдөл хэрэг өгвөл энэ ээжийн одоо 4 хүүхэдтэй гэж үзвэл 4 хүүхдийнх нь 6 жилийг 18 жил дээр нэмээд 24 жил шимтгэл төлснөөр тооцож өндөр насны тэтгэвэр тогтооно л гэсэн үг байгаа. Тэгэхээр энийг бас иргэд маань одоо хуучин тэтгэвэр тогтоологдсон ээжүүдэд үйлчлэхүү гэдэг ийм асуудал тавиад байгаа. Тэгэхээр энэ хууль маань одоо тухайлаад нөгөө журмын тухай хууль гараагүй учраас 20 оны 1 сарын 1-ээс хойш одоо мөрдөж байгаа. Тийм учраас энэ одоо хугацаанаас хойш тэтгэврээ шинээр тогтоолох эхчүүдэд бол хамаарч байгаа. За дараагийн нэг өөрчлөлт бол энэ сайн дурын даатгалтай ээжүүдийн жирэмсний амарцны тэтгэмжийг 12 сарын дундад цалин хөлс орлогын 70% боддог байсан бол 100% бодож олгодог болсон. За энэ одоо хуулийн үйлчлэл бас энэ анаас хэрэгжинэ. За энэ дээр өөрөлдөх бол тэтгэмжинд 30% нэмэгдэнэ гэсэн үг. Жирэмсний тэтгэмж 30%, амарцны тэтгэмж 30% нэмэгдээд одоо нийгмийн даатгалын сангаас олгоно гэсэн ийм зохицуулт бол орж байгаа. За гуравт хамгийн сүүлийн нэг хэлэх асуудал бол яг албан журмаар даатгуулж байгаа эхчүүдийн хувьд эхнийхээ одоо төрөлтийн дараа дахиад 2 удаа төрсөн бол жирэмсний амарцны тэтгэмж аваад явдаг байсан. За энэ одоо хуульд орсон өөрчлөлтөөр бол ерөөсөө дахиж хэдэн ч удаа төрсөн одоо жирэмсний амарцны тэтгэмжийг нийгмийн даатгалын сангаас авах юм боломж нь бүрдсэн байна. Чид бол нийгмийн даатгалын 2 одоо төрөл хэлбэр биш үү? Албан журмын даатгал, сайн дурын даатгал. Тэгэхээр малчтын хувьд бол сайн дурын даатгал, сайн дурын үндсэн дээр л даатгуулж байгаа. Өөрөөсөө одоо тий. За бид нар жилийн эцсийн тоо мэдээг ингээд урьдчилсан байдлаар аваад үзэхээр нийгмийн даатгал 45.2 мянган малчин бас сайн дураараа даатгуулсан байна л да. Энэ тоо бас харьцангуй 3000 орчмоор 2018 онтой харьцуулахад бол нэмэгдсэн юм бас дүн гарч байна. Тэгэхээр сайн дурын үндсэн дээр даатгуулж байгаа, даатгуулахгүй ч байж болно. Тэгээд нийгмийн даатгалынхаа байцаагчтай гэрээ хийгээд гэрээгээр тохирсон хугацаанд одоо мөнгө төлөх юм л байна. Тэгэхээр тэр гэрээгээр одоо хугацаагаа өөрөө тохирч байгаа учраас нөгөө ноос ноолорын одоо урамшуулал малчин хизээ авахын тэр үедээ би шимтгэлээ төлийгээд одоо байцаагчтайгаа гэрээгээр тохирох юм боломж нь бол нэгдтэй байгаа шүү дээ. Тийм учраас гэрээгээр л одоо тохироод зөвхөн шууд одоо тэр ноолоор урамшууллын нийгмийн даатгал төлнө гэдэг инхээр одоохондоо тэрийг зохицуулсан тийм зохицуултууд бол байхгүй учраас бас одоо тухайн малчны авах орлогыг бид нар шууд тий нийгмийн даатгалын сан руу төлөх тийм одоо боломж л байхгүй.